Хязгааргүй олон өрөө тань хямтай, хонгилтой, нэгнтэйгээ дахин давтагдчихгүй гантэр чулуу үзэсгэлэнтэй гоё баримлалтай, доод давхарт нь далайн ингээд түрлэг давлгаалж идэг, дээд давхарт нь үүл хураад бороо орж идэг ийм асар том өргөн уудам эцэг хязгаар нь хаана байгаа нь үл мэдэгдэх ийм байшин ердөө 2 хүн амьдардаг. Нэг нь Piranesi, нөгөөх нь нөгөө хүн гэдэг нэртэй 2 хүн байгаа. Ингээд та бүхэндээ өнөөдөр аймгийн зохиолч Susanna Clarke-ийн 2020 онд хэвлүүлсэн Piranesi гэдэг зохиолын талаар товч ярьж өгье. Номын формат нь болохоор Piranesi-гийн өдрийн тэмдэглэл бид эдтэйгээд өдрийн тэмдэглэлийг нь уншиж байгаа гэсэн. Piranesi яагаад энэ байшинд ирснээ бол яг сайн мэдгүй, өөрийнхөө талаар ч гэсэндээ нэг сайн мэдгүй. Ямар ч тач өөрийгөө Piranesi гэж дууддаг 30-аас 35 орчим настай 183 см орчим өндөртэй юм туран хафтар эрэгтэй хүн гэж тодорхойлж байгаа. Piranesi өөрийгөө бас эрдэмтэн судлаач гэж үздэг. Түүний үзэж байгаагаар бол яг энэ байшинд өөрөөс нь гадна 13 хүн өмнө амьдарч исэн. Яагаад тэгэхээр тэр яг юм 13 хүний арга ясыг байшингийн энэ тэндээс олсон. Арга яснуудаа бүтэнгийн нэг юм байшингийнхан буланд ингээд нэг өрөөнд нь ингээд цуглуулад тэднэрт ингээд өөрийнхөө идэ ундаанаас өргөж өгөөд хүндэтгэл үзүүлдэг. За тэгэхээр Piranesi болон нөгөө хүнтэй нийлээд энэ байшинд нийт 15 хүн амьдарч исэн гэж Piranesi бодож байгаа. Piranesi байшинд амьдрангаа нөгөө хүнтэй 7 хоногт 2 удаа уулздаг. За нөгөө хүн болохоор өөрөөс нь насаар нэлээд ахмаг юм дунд иргэм насны ах байгаа, маш тэгжин чамин гоё хувцалдаг. За тэр хүн болохоор энэ байшинд агуу их нууц мэдлэгийг хайж явж байгаа нэгэн. Piranesi байшингаар тэнүүжлээд байшингаас олж харсан, сонссон, үзсэн тэр сонирхолтой зүйлүүдээ нөгөө хүнд хэлж өгдөг. Нөгөө хүн болохоор зөрүүлээд Piranesi байшин дотроос огт олдохооргүй мультивитамин, сэндвич, мишок, бялуу гэх зэрэг зүйлийг өгдөг нь Piranesi дэйгөө гайхалтай, ачиргалтай санагддаг. Үе нөгөө хүн бас Piranesi-гээс аюу сонин асуултсан. Жишээлбэл нэг удаа чи Battersea санаж гэнэ үү гэдэг асуулт асуугаад Piranesi юу яриад байгааг нь ойлгоогүй учраас яагаад ийм зүйл асууж байгаа юм бэ гэхэд нөгөө хүн зүгээр л асуусан юм уу гэх мэтчлэн сонирхолтой асуултуудыг асуудаг. За нөгөө хүн хэдий Piranesi-д ингээд байшин дотор олдоход хэцүү зүйл өгдөгч тэр нь бүр хаяа нэг учраас Piranesi хөвчлэн байшингаас олсон зүйлээрээ хоолундаа хийж амь зуулгаа залгуулдаг. За жишээлбэл ер нь Piranesi иддэг гол хоол нь тэгэхээр доод давхрын нөгөө далаагаас замгийн цуглуулж аваад хатаагаад тэр замгаа түлээд өвөл болохоор түлнэ. Бусад үед нь болохоор шүл хийгээд уудаг ч юм уу тиймэрхүү байдлаар хооллдог. За тэгээд нөгөө хүний тэр агуу их нууц мэдлэг гэдэг байгаа зүйлийг хэрвээ олчих юм бол тэр мэдлэгийг ашиглаад өөрөөсөө доор тийм оюун ухаантай хүнийг удирдах тэр захирах чадвартай болдго юм байна. Нэг өдөр Piranesi агуу их нууц мэдлэгийг юусоо хайхаа болохоор шийднэ. Ингэж шийдэх болсон болохоор 2 шалтгаантай. Нэгдүгээрт нь яг энэ агуу их нууц мэдлэг гэдэг ямар нэгэн зүйлийг хайхаар байшингийн гоо үзэсгэлэнг анзаархаа болоод байшин бол зүгээр л нэг юм тайлх ёстой онцгой шиг санагдаад эхэлдэг. За хоёрдугаарх нь болохоор байшинд угаасаа 2 хүн байгаа. Хоёулаа айгу өндөр боловсралтай эрдэмтэн судлаач хүн. Тэгэнгүүт нөгөө хүн яг хэнийг өөрөөсөө дор оюун ухаантай гэж үзээд удирдах гэдэг юм бэ гэдэг энэ асуудал болохоор Piranesi маш тийм ачиргалтай санагданаа. За ингээд Piranesi дараагийн 7 хоногт 2 удаа уулздаг гэсэн. Дараагийн уулзалтанда нөгөө хүнд ерөөсөө агуу их мэдлэгийг хайхаа болохоор шийдлээ гэж хэлэхээр шийдээд явж явах замдаа нэг юм баахан ингээ ураа хайсан цаасны хилтэрхийлүүдтэй таарлтна. Цаасны хилтэрхийлүүдийг ингээд олж аваад хальт ганц нэг үгийг ингээ харсан чинь түүнийг ал, зарц, боол гэх мэт хоорондоо жоох юм авцалтайгүй үгнүүд байдаг. Тэгээ Piranesi тухайн үед бол тэр цаасны хилтэрхүүнүүдийг нийлүүлээд унших цаг зав боломжгүйс учраас гэлс ямар ч гэсэн тэр хавар харагдсан бүх цаасны хилтэрхүүнүүдийг нийлүүлж сүнхэлж аваад нөгөө хүнтэйгээ уулзгаар очдог. За нөгөө хүнтэйгээ очиод уулзаад би агуу их нууц мэдлэгийг хайхаа болохоор шийдлээ гэж хэлэхэд нөгөө хүнд энэ агуу их нууц мэдлэгийг үргэлжлүүлэн хайх ёстой 3 шалтгаан байгаа гэж хэлдэг. За нэгдүгээрт нь болохоор энэ мэдлэг бол угаасаа хүн төрөлхтөнд анх байсан зүйл. Хүн төрөлхтөө өөрсдөө айгуу тийм хайхрамжгүй энэ мэдлэгтэй хайргүй хандсанс болоод энэ мэдлэг алга болсон. Тийм учраас чи бид хоёр энэ мэдлэгийг судлаад олж нэгээд хүн төрөлхтөнд эргүүлээд өгөх нь бидний үүрэг. Хоёрдугаарт нь хэрвээ чи агуу их нууц мэдлэгийг хайхгүй гэж байгаа бол надад дахиж чамтай уулзах шалтгаан байхгүй. Чи бид хоёр хамтрагч байхаа болно. Гуравдугаарх нь буюу хамгийн чухал шалтгаан нь чи өмнө нь надад яг агуу их нууц мэдлэгийг дахиж хайхаа боллоо гэж хэлжсэн штэ чи мартцсан юм уу? Тэр байтугай хоёулаа бүр энэ асуудлаар 3 удаа ярьж байна. Энэ байшин ингээ чиний толгой тархиж өмүүлээд самууруулаад чиний ой санамжийг чи
тусгаад байна гэж хэлдэг. Пиранезид бол яг юм ой санаж алж байгаа юм шиг мэдрэмж бол өөрт нь байхгүй. Гэхдээ нөгөө хүнд одоо итгэдэг өөрөө маш юм цайлган гинэн зантай учраас заримсан бас ийм магадлал байж болох юм байна гэж бодоод нөгөө хүнд өргөжлүүлэн туслахаар шийднэ. Пиранези дараагийн удаад нөгөө хүнтэйгээ уулзгаад очсон чинь нөгөө хүн маш сонирхолтой нэг зүйл хэлж өгнө. Тэр нь болохоор байшин дотор Пиранези нөгөө хүн хоёроос гадна 3 дахь хүн ирсэн. За тэгээд тэр 3 дахь хүнтэй бол Пиранези огтхон уулзаж болохгүй. Тэрээ уулзах юм бол Пиранези галзуурна гэдэг ийм аимшигтай мэдээг дуулгадаг. Байшинд мэдээж Пиранези нөгөө хүнтэй нийлээд нэг 15 хүн амьдарч байсан учраас нөгөө хүндээ бол 3 дахь одоо тэр орж ирсэн хүндээ бол 16 гэдэг нэрийг өгч байгаа. Пиранези нөгөө хүнтэй уулзч дуусчаад одоо буцаад өөрийнхөө амьдардаг тэр танхим руу явж явах замдаа нэг юм туранхаавтар юм жижигхэн биетэй нэлээд настай өвгөнтэй таарлаж байгаа. Гэхдээ Пиранезид ягаад ч юм тэр өвгөн бол нөгөө 16 биш гэдэг тийм мэдрэмж төрөөд байгаа учраас Пиранези түүнээс айлгүйгээр ярилцахаар очдгоо. Пиранези өвгөн дээр очиод энэ байшинд өмнө 13 хүн амьдарч байсан. Одоо нас барсан. Одоо бол 2 амьд хүн амьдардаг. Тэгэхээр та 16 дахь хүн мөн үү гэх зэргээр асуухад өвгөн ийм 13 хүн байна уу гэж зарим одоо жишээлбэл нэг ийм том биетэй өндөр хүн байна уу? Нэг ийм нуглараад унтсан жижигхэн одоо ийм хүүхд шиг тийм арга байсан уу гэх мэтчлэн асуугаад тэр 13-ыг 13-ыг таньдаг болж таардаг. За түүнээс гадна нөгөө хүнийг бас ерөөхдөө маш сайн таньдаг юм хүн байдаг. За ингээд энэ өвгөнөөс Пиранези нөгөө хүний жинхэнэ нэрийг нь олж мэднэ. Яг нэр нь бол нөгөө хүн мэдээж биш шүү дээ, тий. За нөгөө хүний жинхэнэ нэр бол Valentin Catterley гэдэг юм хүн байдаг. За ингээд өвгөн бас яг өөрийнхөө талаар өөрийнхөө бяцхан юм түүхийг ярьж өгнө. Өвгөн бол юм нууцлаг ертөнцтэй мухар сүсгч гэж хэлж болох ийм одоо ертөнцийг судалдаг. Өвгөний хэлж байгаагаар болохоор эрт дээр үед хүн бол ингээ хүссэн үедээ бүргэд болоод хувирдаг, нисэж чаддаг, уултаа ярилцдаг, устай гол мөрөнтөө ярилцдаг, одыг өөрсдийнхөө оюун санаагаар ингээ хөдөлгөж чаддаг. Тийм амар чадaltaй байсан юм байна л да. Гэвч одоо цаг хугацааны эхэнд хүмүүс өөрсдөө айгүй хайхрамжгүй зан гаргаад ерөнхийдөө энэ бүх мэдлэгээ алдсан. Одоогийн бид хүмүүс энэ нөхцөл байдалтай ирсэн. Гэхдээ өвгөний үзэж байгаагаар бол яг энэ алдсан мэдлэг огт ингээ алга болдоггүй. Хаа нэг одоо ертөнцийн хаа нэг болно байж лах хэвээр. За тэгвэл ертөнцийн хаа нэг газар байх хэвээр бол зэрэгэлдээ ертөнц байд юм байна. Тэгэхээр бидний одоо дэлхийгээс алга болж байгаа хүн төрөлхтнөөс алга болж байгаа мэдлгүүд бүгдээрээ зэрэгэлдээ ертөнцид очиод хуримтлагддаг. Тэгэхээр тэр газрыг нь олъё гэж өвгөн хайж явсаар агаад энэ байшин олсон. За өөрөөр хэлбэл энэ байшинд хүн төрлөختний алга болсон мэдлгүүд байгаа гэж тэр өвгөн хэлдэг. За иймэрхүү зүйл яриа байжснаа нөгөө өвгөн чинь за би одоо ингээд явахгүй бол болохгүй энэ байшинд байх тусам миний одоо ухаан санаа эрүүл бус болоод би ой санаж мартна гэж хэлээд яраа явчихж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол яг энэ байшинд ингээд байх тусмаа хүний ой санамж нь алдагдсан юм байна л да. Пиранези хэд хоногийн дараа нөгөө хүнтэй уулзаад нөгөө хүн за хэрвээ чи 16 та уулзсан байх юм бол би чамайг алхаас өөр аргагүй хүрнэ гэж занл хийлж байгаа. Пиранези энэ занл хийллийг сонсоод өвгөнтэй уулзсан талаар бол нөгөө хүнд хэлэхгүй байхаар шийднэ. Пиранези өөрийнхөө амьдардаг танхимд очиод нөгөө өвгөнтэй харилцаж ярьсан яриагаа тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичих. Тэмдэглэлийн дэвтрээ аваад нэг юм сонирхолтой зүйлийг анзаарж олж харж байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр Пиранези одоо нэг номертой тэмдэглэлийн дэвтэр нь яг үүндээ бол 21 гэсэн дугаартай. Тэгээд хизээ нэгэн цагт хин ч юм яагаад ч юм уртлын 2 гэдэг тоог нь арилгацсан. Тэгээд 1 гэдэг дугаартай болгоцсон байна гэдгийг бол Пиранези анх удаа анзаардаг. За тэгээд маш их гайхсан энэ одоо хэний тэмдэглэл юм болоо гайхсан Пиранези тэмдэглэлийн дэвтрийг нээж үзэхэд бол яг аргагүй өөрийнх нь бичгэн байна. За тэгээд хид хідэн ингээд одоо тэмдэглэлийн дэвтрээр бичсэн мэдээллүүдийг уншихад их сургуулийн профессор байсан Лоренс гэдэг хүн одоо даалт хүчийг агуулж идэг юм нууцлаг өөр ертөнцүүд байдаг гэдэгт итгэдэг, өөр альтернатив гаригууд байдаг гэдэгт итгэдэг. За энэ гаригаа судалдаг. Түүний одоо хамгийн амжилттай явсан шавнырын нэг нь болохоор Valentin Catterley гэх хүн байдаг гэх зэрэг мэдээллүүдийг олж уншина. Түүнээс гадна өвгөн Пиранезитэй байшинд амьдарч байсан 13 хүний тухай ярилцдаг. Тэр 13 хүний нэрийг хүртэл одоо тэр тэмдэглэл дотроо оруулаад бичсэн байдаг. Энэ тэмдэглэлээ уншаад өөрийгөө галзуурсан гэж бодсон Пиранези хэд хоног тэмдэглэлийн дэвтрээ одоо оролдохгүй орхиж байгаа. Тэгээд эргээд нэг өдөр тэмдэглэлийн дэвтрээ аваад уншихад за их сургуулийн багш байсан энэ Лоренс гэдэг хүн бол энэ их сургуулийнхаа одоо шавнырыг нэг юм нууц бүлэглэл илсүүлсэн. Ингээд нууц бүлэглэл болоод тэд нар бүгдээрээ
тэр одоо хүн төрлөختнөөс алга болсон мэдлэгийг агуулж байгаа тэр газрын эрэлт гарсан. За энэс болоод зарим нэг шавнар нь бол хохирсон. Жишээлбэл маш юм гоё том цэлгэр танхимтай гантэг жилүүн ингээ хөшөөгөр дүүрэн тийм байшингийн юм тухайн баримтат кино хийсэн нэг эмэгтэй шавн байсан нас барсан. Лоренсийн гэрийн үйлчлэгч түүний гэрийг цэвэрлж байгаа хамныхан цаанаас шингэн урссан байхыг хараад тэгээд цагтаа дуудаад тэгээд цагтаа нар ирээд хан нь бол яг үндэ нууц хаалга байсан гэдгийг мэдээд нууц хаалгыг онгойлгоод үзэхэд нэг юм эрэгтэй залуу хамаг түн шингэндээ хойлолцчихсон галзуурчсан асар юм аимшигтай туранхай болчихсон байдаг. За тэгээд тэр залуу болохоор алга болсон залуу. За ингээд цагдаагийнхан бол тухайн залууг Лоренсийг барьцаалсан гэж үзээд ерөнхийдөө Лоренсийн нэр хүндэд бол мэдээж маш том юм сөрөг зүйл болсон учраас Лоренсийн их сургуулийн одоо тий академик карьер нь энэ хүрээд өндөрлсөн юм байна. Энийг унш дуусныхаа дараа Пиранези генетикийн хоногийн өмнө нөгөө цаасны ингээ ураа хийсэн хэлтэргээнүүд олсноо гинэт санаад тэдрийгээ гаргаж ирээд нийлүүлээд үзсэн чинь би ямар тэнэг юм бэ? Би энд өөхөх болно. Би бол боол, би бол зарц, би түүнийг заавал алах болно. Түүнийг ал, би эндээс гарна гэх мэтчлэн одоо өгүүлбэрүүдийг Пиранезигийн яг бичгээр бичсэн байдаг. Ингээд хэд хоног өнгөрч Пиранези аль болох амьдралаа өмнөшгөө өргөжлүүлэхийг хичээж байгаа. Тэр нэг өдөр нөгөө өмнөхөл сурсан зангаараа яг байшингийн өөрөө танхим хонглоор явж агаад нэг хаалган дээр юм шохоогоор зүгчиг бичсэн байгааг олж хардаг. Зүгчиг гэдэг нь юу юм бэ гэхээр жишээлбэл энэ хаалгаар ороод баруун гар тийшээгээд 3 хаалга яваад зүүн талын хаалгаар ороод гэх мэтчлэн нэг хүн өөрийнхөө замыг бичээд одоо үлдээсэн байсан. Пиранези болохоор энэ зааврынхан доор шохоогоор чи бол хорон санаатай хүн би чамаа хэн гэдгийг мэдчихээн чи эндээс амьд байгаа дээрээ яв гэсэн одоо утга санаатай мессеж бичээд зурус бичээд үлдээдэг. Түүнээс 3 хоногийн дараа байшинд шөнө болсон хойно хин нэгний хашгирах чимээ гарна. Хашгирж байгаа дуугаар нь Пиранези түүнийг нөгөө хүн юм байна гэдгийг нь олж мэдж байгаа. Нөгөө хүн ингээд гартаа гарч идэн бачсан Рафаэл гэдэг нь хашгираа явж идэг. Рафаэл гэдэг нь 16 юм байна. 16 нь өөрөө эмэгтэй хүн юм байна гэдэг мэдээллийг Пиранези эндээс энэ үйл явдлаас олж авнаа. 16 Пиранези нөгөө хаалхан дээрээ зурус үлдээсэн байдаг. Гэхдээ Пиранези одоо түүний бичсэн зурсыг уншчихл юм бол галзуурна гэж нөгөө хүний хэлсэн үгэнд итгэсэн байсан учраас тэр одоо зурсыг нь харахгүйгээр нүдэн анжаагаад арчиж хаяад доор нь чи ирсэн газар руугаа буцалтаа өгөхөөс өмнө буц гэдэг одоо юм баргал занал хийлэл тийм ээ бичээд үлдээж байгаа. Байшингийн доод давхарт далай байдаг гэж би хэлсэн. Тэгэхээр тэр далай нь болохоор үе ингээд далайн төрлөг болоод байгалийн гамшигт үзэгдэл болдог. За тэр Пиранези болохоор нэг удаа юм далайн төрлөгт яг өртөөд живж өгөх шахсан учраас энэс бол маш их хайдаг болсон. Тэгээд тэрнээс хойш яг энэ далай хизээ төрлөг болдог. Энтрийг нөгөө тэмдэглэлийн дэвтэр дээрээ нямбай бичиж авдаг болжээ. Пиранези тэмдэглэлийн дэвтрээ үзсэн чинь хэдхэн 7 хоногийн дараа далайн бүр ингэж маш том хэмжээний төрлөг болох гэж байгааг олж мэддэг. Ингээд Пиранези далайн төрлөгдөө бэлтэж эхэлнэ. За бэлтэж эхлэн гэхээр яах вэ гэхээр 13 хүнийхээ арга ясыг бол илүү дээд давхрын өрөө рүү аваачж байгаа. Өөрийнхөө идэл хэрэглэлийг ч гэсэн дээд давхрын өрөө рүү аваачаад далаагаас одоо боломжтой байгаа дээр илүү их замаг цуглуулад одоо хоол хүнсэндээ болон төлөө түр шалгаж хэрэглэхэд бэлтэж эхэлнэ гэсэн. Энэ бүх бэлтгэлүүдээ хийснийхаа маргааш нь Пиранези нөгөө нэг 16-гийн зурс үлдээсэн байсан танхимд очиод нөгөө хаалган дээр нь за ядаж тэр хүнд далайн төрлөг болох гэж байгаа гэдгийг хэлж анхааруулыг оцсон боловч нөгөө хүн нь ийм чулуугаар цагаан чулуугаар танхимын шалан дээр нэг асуулт бичээд үлдээчихсэн байдаг. Чи Matthew Rose Sorensen мөн үү? Яг тэр нэрийг уншмагц Пиранезигийн толгойд нэг маш сонирхолтой дүр зураг бууж байгаа. Тэр ингээд өнгөөр алгалсан зарын самбартай олон хүн олон машин холбогдсон гудамжинд зогсож байна. Пиранезигийн толгой өргөд бүр хөл дээрээ тогтож чадахгүй болоод гуйвж дайвж эхлэн чи одоо юун зураглал вэ? Би чи энэ байшингийн хайртай хүүхэд шүү дээ. Би чи Пиранези гэж дотроо бодох боловч яг Matthew Rose Sorensen гэдэг энэ нэрийг бол мартаж чадахгүй. За ингээ мартаж чадахгүй байсан учраас тэр тэмдэглэлийн дэвтрээ нээгээд үзэхэд Matthew Rose Sorensen нь Дайн, Шотланд гаралтай эцэг, Ган гаралтай эхээс төрсэн судлаач хүн. Эхлээд математикийн шинжилгээ ухааны чиглэлээр сурж агаад одоо бол мухар сүсгийн талаар судалгаа хийж эхэлсэн. Шинжлэх ухаан, логик сэтгэлгээний эсрэг байр суурьтай Лоренс гэдэг хүний талаар ном бичиж байгаа гэсэн юм мэдээлэл байдаг. Ингээд бүр гайхсан. Тэгэд энэ бүхний учрыг мэдээж олохыг маш их хүсэж байгаа Пиранези эцэст нь нөгөө хүний талаар
тэмдэглэлийн дотор дээрээ юу гэж бичсэн байгаа мэдээллийг уншаар шийддэг. Яагаад ч минь хүртэл Piranesi нөгөө хүний талаар ямар нэгэн мэдээлэл уншихыг ерөөсөө хүсэхгүй байгаад байдаг. За ингээд уншаад үзсэн чинь доктор Валентин Кеттерли бол Лоренсийн үнэн шавнырын нэг. Гэхдээ сүүлдээ багштайгаа муудалцаад тэр бүл одоо багшийнхаа үзэл бодлыг няцаагаад маш том юм эрдэм шинжилгээний сэтгүүл нийтлэл хэвлэж исэн ийм хүн гэж бичсэн байдаг. Тэмдэглэлийн төгсгөл би Кетерлитэй уулзаад үздэг юм билүү? Надаа уулзахыг зөвшөөрөх болов. Кеттерли Battersea орчимд амьдардаг байлээ гэж тэмдэглэсэн байдаг. Улмаар Piranesi 2012 оны 11-р сард болсон үйл явдлыг маш тодхон санадаг. Тэр өөрийнхөө бичиж байгаа номд зориулаад Лоренсийн шав байсан Валентин Кеттерли гэдэг хүнтэй уулзаж хэдэн асуулт асууж хэдэн зүйл тодруулахаар гэрт нь очдог. Тэгсэн чинь Кеттерли болохоор зөрүүлээд би бол багштайгаа огт санал нийлхээ болсон. Бид хоёрын одоо үзэл бодлол төсөөр болсон. Багшийн тэр шинжлэх ухааны судалгаанд итгэхээ байсан гэдгээ хэлнэ. Кетерлигийн хариултыг бичиж авах гээд Matthew буюу Piranesi цүнхнээсээ дэвтэр үзэг гаргаад ирсэн чинь Кетерли тэрийг одоо маш юм сонирхож хараад чи үргэлж ингэж одоо тэмдэглэлийн дэвтэртээ юм бичдэг юм орчин үед энэ чи айгүй ховор штэ гэхэд Matthew бол би бол үргэлж тэмдэглэлийн дэвтэртээ юм бичдэг. Би айгүй нямбай бүх одоо мэдээллийг бүх юм харсан зүйлээ байнга гэж биш тэмдэглэдэг зуршилтай гэдгийг хэлнэ. Ингээд хэсэг хугацаанд Кетерлитэй одоо Лоренсийн шав байсан 13 хүн алга болсон тухай за түүн дээр нэмэгдээд зарим нэг шавнар нь галзуурсан шавнар нь бол ерөөсөө эц төгсгөл нь мэддэхгүй гантик чулуун хөшөөтэй юм гоёмсог том танхимуудтай байшингийн талаар яриад байсан тухай бол Кетерлитэй ярилцж байгаа. Хэсэг ярилцажсэн чинь Кетерли чи ер нь өнөөдөр наашаа ирж надтай уулзж байгаа гэдгээ хэн нэгэнд хэлсэн үү гэж асуухад Matthew бол би хэнд ч хэллээгүй би угаасаа өөрийнхөө одоо юу хийж байгааг хүн амнэ хэлээд байдгүй гэж хэлэхэд Кетерли за тэгвэл хоёулаа нэг ёслол үйлдэл гэж хэлсэн. За ингээд Кетерли байшингийнхаа гэрийнхээ одоо бүх гэрлүүдийг нь унтраагаад нэг өрөөнд Матиг дагуулж ороод тэр өрөөнд нь бол маш олон янз бүрийн хэлбэр хэмжээтэй юм лаанууд байгаа бүгдийг ингэж асааж агаад нэг юм үйл мэдэгдэх хачин хэлээр шившлэг хэлэхэд гэнэт Матиг нь толгоо нэргээд нүдээ бүр ингээ анхаас ур аргагүй болоод нүдээ нээгээд эргэн тойрноо харсан чинь яг одоогийн амьдарч байгаа гантик чулуун хөшөөгөөр хүрээлүүлсэн гоёмсог танхимдаа байшинда ирсэн байдаг. Матью бол энгийн бидэн шиг хүн байгаа учраас маш их айгаад сандраад намайг буцаагаад байшин руугаа аваач гэж хичнээн орилсон ч гэсэндээ Кетерли түүний үгийг сонсохгүй зүгээр л юм зэвүүнээр тастаас нээж агаад өөрөө яваад өгдөг. Ер нь бол Кетерли багштайгаа санал зөрөлдсөн зүйл бол биш харин багштайгаа бүр тэрсэлдээд багшийнхаа хайжсэн тэр нууц мэдлэгийг зөвхөн өөрөө олж эзэмшгээр шийднэ. За ингэж явсаар агаад мэдээж энэ байшин мэддэг учраас байшин дотор энэ агуу их нууц мэдлэг байгаа гэдгийг мэдж байгаа учраас тэрийг хин нэгэн хүнээр судлуулах хэрэгтэй. Яагаад өөрөө судлахгүй хин нэгэн хүнээр судлуулах хэрэгтэй юм бэ гэхээр байшинд ингээд удаан хугацаанд байх тусам хүн ингээд ой санамжаа алддаг юм байна. Тийм учраас байшинд өөр нэг хүнийг байлгаад тэр хүний одоо тэр бичиж тэмдэглэх чадварыг нь ашиглаад байшин судлуулад тэр хүнээсээ эргээд өөрөө мэдээлэл авах зорилготойгоор Matthew Rose Sorensen гэдэг хүнийг одоо энэ байшинд барьцаалаад авсан ийм явдал яг үндэ болсон юм байна. За ингээд энэ бүхнийг ойлгоод шоконд орсон Piranesi бол яг өөрийнх нь жинхэнэ дайсан нөгөө хүн гэдгийг 16 бол өөрийг нь аврахаар өөр ертөнцөөс ирсэн хүн гэдгийг ойлгоод нөгөө 16-таа санаа зовоод далайн төрлөг болох үедээ далайн төрлөд өртөөд даймнасаа алдчихгүй дээ гэж яагаад анхааруулахар шийднэ. Ингээ анхааруулах гад хамгийн анх 16-таа одоо 16-гийн зурвсыг олсон танхимдаа очсон чинь нэг гантик чулуун хөшөөний доор юм аяллаа юм цүнх харагдаж байгаа. Аяллаа цүнхийг очиод ингээ нээсэн чинь гар буу, хийлдэг зайв, сэлүүр гэх мэт зүйл байна. За Piranesi болохоор тэрийг нөгөө хүний одоо бэлдэж тавьсан зүйл юм байна гэдгийг ойлгодог. Яагаад гэвэл нэлээд дээр Piranesi бас нөгөө хүнд ер нь бол энэ байшинд ойрхон нэг далайн төрлөг болох гэж байгаа гэж хэлчихсэн байдаг. За ингэсээр далайн төрлөг болох өдөр болно. Piranesi-гийн гол зорилго бол 16-г олох. Яг тэр өдөр Piranesi 16-г ингээ хайгаад нэлээд хідэн танхимаар явж байгаа чулуун өөрөө гантик чулуун хөшөөнүүдийн ингээ хойгуур нь доогуур нь нуутаад явж хатаа нэг зүйлийг ойлгоно. Тэр нь болохоор тэр хэдий нөгөө хүнээс нуугдж байгаа ч гэсэндээ яг үнэндээ давхар 16-аас нуугдаад байгаа юм байна гэдгийг ойлгож байгаа. Ингээд нөгөө хамгийн анх 16-гийн зурвсыг олсон нөгөө л танхимдаа эргээд ирсэн чинь нөгөө хүн аль хэдийн ирчихсэн хийлдэг заваа ингээд хийлээ зогсож байна. Piranesi өөрийгөө ил гаргахаар шийдээ шууд нөгөө хүн дээр очиод чи надаас Battersea санаж гэж асуусан билүү. Би тэгвэл одоо Battersea санаж гэж
хэлэхэд нөгөө хүн маш их гайхаад цочролд ороод гар бугаа гаргаж ирээд шууд Пиранези рүү буутах гэж оролдох боловч Пиранези бууг нь ингээд өшгөлж унгаагаад ямар ч гэсэн хэсэг зайнд холдуулчихж байгаа. Яг энэ мөчөд 16 гарч ирээд Caterly би Matthew Rose Sorensen-ыг хайж ирлээ гэж хэлнэ. Пиранези хариуд нь би энд байна, намайг авраарай гэж хашгираад ерөнхийдөө бол 16 руу гүйж очиж байгаа. 16 руу гүйж очиод яг удахгүй ингээд далайн төрлөг болох гэж байгаа учраас аль болох өндөрлөг газар нуугдах одоо амь аврах хэрэгтэй. Тэгэхээр энэ гантик чулуун хөшөөнүүдийн нэг рүү авирж гарцгаая гэж хэлнэ. Пиранези 16-2 гантик чулуун хөшөө рүү нэгээ татаж түлхээд арай гэж аварж идэг. А энэ үед болохоор далайн нөгөө төрлөг нь аль хэдийн хэлжсэн өвдгөр татсан юм өстой болчихсон байдаг. Нөгөө хүн завиа хийлж дуусаад завин дээрээ гарч суугаас илүүтэйгээр бууруугаа ингээд гүйж хэлж байгаа. Пиранези аюулгүй газар очичоод нөгөө хүн рүү ингээд маш олон удаа яг одоо далайн төрлөг маш аюултай болох гэж байна. Та ингээд хурдан завин дээрээ суугаач гэж ойрлох боловч нөгөө хүн бол ерөөсөө тэр хоёрыг л аалах зорилготой болчихсон. Тэр хоёр л ингээд дахин буудна. Тэр хоёр бол яг нөгөө чулуун хөшөөний ардуур ороод бууны суманд нь оногдлгүй үлдчихэж байгаа. Усны түвшин бол Пиранезигийн бодож ирснээс хурдан ингээд дээшлээд нэг мэхэд бүслэгээр нэг мэхэд цээжээр татаад эхэлдэг. Тэгээ байжсэн чинь танхимын одоо хаалга ингээд зад татаж онгоогдоод бүр асар их далайн төрлөг их ус орж ирээд нөгөө хүнийг буутай, завтай, юутай ингээд хуйлраад хамаад аваа явцдаг. Хэсэг хугацааны дараа далайн төрлөг давлгаа намдсан ч гэсэндээ нөгөө хүн бол дахиж гарч ирэхгүй. За ингээд шалб норж үхлээ ядарсан Пиранези 16-2-т эцэст нь нэг юм жоох юм тайван ярилцах боломж гарч байгаа. За тэгээ 16 л өөрийгөө танилцуулдаг. 16-гийн жинхэнэ нэр нь Сара Рафаэл Их Британий цагдаа хүү юм байна. За Matthew Rose Sorensen-ыг алга болсны дараа түүний аав ээж ах гэр бүлийнх нь цагдаагийн газар хандаад маш их өргөн хэмжээний эрен сурвалжлах ажиллагаа явуулсан. 6 жилийн дараа энэ хэрэг бол энэ Сара Рафаэл гэдэг энэ цагдаа дээр ирээд цагдаа Matthew Rose Sorensen-ийн талаар нэлээд судалж хагаад энэ Lawrence гэдэг хүний талаар ном биччихсэн байна гэдгийг ойлгоод Lawrence гэдэг хүнтэй очиж уулзахад нөгөө хүн бол агуу их нууц мэдлэгийг агуулж идэг ийм одоо нөгөө ертөнцид байдаг, өөр ертөнцид байдаг ийм байшин байдаг. Тэнд очиод үзгэж зөвлөдөг. За тэгээ Рафаэл болохоор тэр байшинд яаж очих вэ гэхэд Lawrence бол бүр ямар ч хэрэгэлцэх зүйлгүй ийм ёслол үлддэгэ гэж зааж өгөөд за Сара тэрэнд нь нэг их тийм итгэхгүй байсан ч гэсэндээ тэр ёслолыг нь яг зааж өгсөн дагуу хийхэд одоо яг энэ гантик чулуун хөшөөтэй энэ хязгааргүй том байшинд иржээ. Энэ бүхнийг сонсоод Пиранезигийн хувьд болохоор яг юм denial буюу энийг яг хүлээж авахгүй эсэргүүцэх тийм шатн дээрээ байгаад байгаа. Би бол одоо юу гэдэг Пиранези шүү дээ. Би чи энэ байшингийн хайртай хүүхэд ингээд ерөөсөө Рафаэлийн одоо хэлж байгаа ярьж байгаа зүйлийг хүлээж авч чадахгүй. Рафаэл түүнийг болохоор хамтдаа буцъя гэр орондоо очие. Өөрийнхөө жинхэнэ амьдралтаа оч гэж ятгах боловч Пиранези би одоо энэ байшинд хэтэрхий удаан амьдарсан. Би ингээд ганцаараа амьдраад сурсан. Би яаж тийм олон хүнтэй өөр ертөнцид очиж өөр хүн болж амьдрах юм бэ гэдэг юм асуултыг тавиад байшиндаа үлдэхээр болж байгаа. За тэгээд тэрнээс хойш Пиранези байшинд одоо яг л өмнөх шигээ тэмдэглэлийн дэвтэртээ байшингийн сонин сайхныг бичээд өдөр хоногийг өнгөрөөдөг. Сара Рафаэл болохоор үе түүн дээр ирээд Пиранези түүнд одоо байшингийн гой сайхан үзэсгэлэн харуулдаг. Сара Рафаэлийн хувьд яг байшингийн гой үзэсгэлэн Пиранезитэй яг адилхан ингээд мэдрээд идэх нь Пиранезид бол маш их таалагддаг. За ингээд ном маань морин цаглаа баруун өмнө танхим ирсэн оны 5 дугаар сарын 1-нд эхэлсэн бол яг тэр оны 10 дугаар сарын 1-нд Пиранези за ерөөсөө би өөрийнхөө ертөнц рүү буцъя гэдэг шийдвэрийг гаргаад Рафаэлтэй хөтлөлцөөд байшиндаас өмнө ерөөсөө огт анзаарч байгаагүй нэг юм гантик чулуун хөшөөний артлын хонгил руу ороод гараад ирэхэд төрж өссөн энэ ертөнцөө ирсэн байдаг. Пиранезигийн мэдээж гэр бүл, найз нөхд нь түүнийг маш баяртайгаар хүлээж аваад чи яг хаана исэн бэ гэж дахин шалгаж асуугаад Пиранези бол яг цагдаад хэлсэн зүйлээ хэлж байгаа. Би ингээд хязгааргүй олон өрөө танхимтай гантик чулуун хөшөөнүүдтэй доод давхартаа далаа тэнгистэй, дээд давхартаа бороо үүлтэй яг ийм байшинд байсаар аваад ирсэн гэж хэлдэг. За ингээд Пиранези Matthew Rose Sorensen олоод энэ хоёрын нийлбэр эсвэл одоо энэ хоёр хүний аль нь ч биш нэг юм шинэ хүн болоод энэ ертөнцийн бидний амьдарч байгаа ертөнцийн амьдарч тасах гээд үлдснээр энэ ном дуснаа. За номын талаар юм сонирхолтой мэдээллүүдийг хүргэх юм бол Пиранези гэдэг одоо энэ номын Монгол баатрын нэр нь болохоор 18 дугаар зуунд Италийн нэг юм зураачийн зурсан газар дорх шорон гэдэг нэртэй юм зураг байд юм байлээ. Тэр шорон нь ингээд айгүй олон юм шаттай асар том юм хонгил танхим юм өрөөнүүдийг дүрслсэн ийм зураг байдаг.
За энэ зургийг зурсан зураачийн нэрийг Piranesi гэдэг. За Piranesi бол яг өөрөө ийм асар том байгууламж дотор хоригдсон юм хүн учраас яг зохиолч маань энэ зураачийн нэрийг авч ашигласан гэж нэг ярилцлагандаа дурдсан байдаг. За зохиолчийн талаараа болохоор зохиолч өмнө нь 2004 онд нэг ном гаргаж ирсэн. Jonathan Strange ба ноён Norrell гэдэг ном гаргаж ирснээс хойш 16 жилийн дараа гаргасан анхны ном болсон. Тэгээд энэ ном бол бас интернетээр нэлээд хүмүүсийн анхаарлыг татсан юм ном байгаа. Зохиолч 2004 онд Jonathan Strange ба ноён Norrell гэдэг номоо гаргачаад хэсэг хугацаанд би энэ нөвдөд ерөөсөө өвчнийх нь оншин ингээ олдохгүй яваад исэн юм билээ. Өвчнийхөө оншийг эцэст нь олдсон болохоор нэг архаг юм мэдрэлийн ядаргаа гэдэг юм өвчнөд болцсон. Тэгэхээр ингээд ямар ч үед ерөөсөө ингээд ямар ч ирч хүчгүй, энергигүй нэг юм байнгын ядарсан, сулдсан юм байдалтай байгаад байдаг. За тэгээ энэ өвчнийг тусснаас хойш зохиолч бол гэрээсээ гарах ч гэсэн ингээ ховордоод гэртээ ихэнх цагаа ингээ ганцаараа өөрөөрхөн бодолтойгоо үлддэг болсон. Тэгээд энэ бас туршлагаас зохиолч маань энэ ном руугаа оруулаад ганцаараа ч гэсэн ганцаардмал биш байх боломжтой гэдгийг харуулсан юм шиг санагдсан. За тэгээд хамгийн бас нэг сонирхолтой энэ ном дээр гарч байгаа нэг сэдэв бол ой санамж, дурсамж ба чиний одоо identity тэ хувь хүний ондоошлол гэдэг. Чиний ой санамж чинь чи юм уу гэдэг ийм асуудал гарч ирж байгаа. Хэрвээ чи ой санамжаа алдчих юм бол чи биш болох юм уу? Ой санамж болон хүний одоо identity буюу ондоошлол хоёр одоо яг ямар холбоотой гэдгийг бас энэ ном дээр маш юм тод том руу үзүүлэхийг хичээсэн юм шиг санагдсан. Ингээд энэ ном таалагдсан бол та бүхэн бас лайк, subscribe дараарай. Дараагийн удаад яг өөр ямар ном ингэж яриулахыг хүсэж байгаа комментээр бичээд үлдээгээрэй. Баярлалаа.